Зөндөл одоо хэлсэн одоо юу ярих гэж байгааг л мэдж байгаа байлгүй дээ аргач ахлаа сайд. Энэ түрүүн бас гişвд хэллээ. Энэ цалин үлсний хувьд одоо яг яах юм бэ гэдэг юм аа. Засгийн газрын бодол байна уу? Та хэд бол одоо энэ жил эргэжил ирнэ бол одоо байхгүй. За тэрний дараа жил боломж гаруул гэдэг байдлаараа. Тэгээ нөгөө төсвийнхөө 24% хязгаарыг одоо өөртөө оруулж ирсэн засгийн газар. Тэгээ тэрийг болохоор одоо их хурл баталсан гэж суугаад байгаа. А зарчмын хувьд зөв болов. Урсгал зардлыг бол тодорхой хэмжээнд хязгаарлах гэж бүтцийн аудит цогор одоо манай мөнгөний одоо төсвийн доктортой байдлын зөвлөлч гэсэн энэ дээр нэг дүгнэлт өгмөр байгаа. Энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангыг яагаад урсгал зардал руу оруулаад байгаа юм бэ? Улсын төсөв рүү. Энэ тал дээр нэг дүгнэлт өгөө тавихгүй бол одоо бид нэр өөрөө өөртөө чагтан төгтөд тавьчаад тэгээ одоо яг ингэж нэмэх боломж байна. Харамсалтай нь одоо 24%, за хуулинд бол 30% боломж байгаа шүү дээ. Тийм учраас энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг заалтыг аваачаа тэгээд бурхны зарлиг мэт тавьчаад тэгээд одоо ингээд ямар ч боломж байхгүй гүцэн. Гадаа одоо би өдөр гарч уулзсаа та нар бас гарч уулзаарай. Тэр багш нар ямар хөө байдалтай байж байна. Хасах 5-10 градусын цементэн дээр хүрдэг. Тэн дээр одоо өдөржин сууцгааж байна. Удахгүй ажил хаялт руугаа орно л гэж. Тийм учраас бол одоо энэ тал дээр бол гарц юм яриад. Тэгээ ер нь бол одоо боловсроллог тийм үе төрийн албанд байж байгаа хүмүүс маань энэ ирэх энэ 4 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд гэдэг юм ийм хавцааны одоо цалингийн нэмэгдэл яригдана гэдэг ийм бодлогын юм оруулж ирэхгүй бол жил болгоныг шаардаад нөгөө талд нь байхгүй гэж хэлээд нэг бөө хэрүүл ам болдог л нэг юм болоод байна л т. Тийм учраас энэ тал дээр одоо хэдүүлээ нэг тодорхой одоо юуг оруулж ирмээр байна. Би бол тэр төсвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр өөрчлөлт оруулаад нэг заалт өөрчилчихэд бол засгийн газар өөрөө оруулаад ирэх тийм хуйлттай шүү дээ. Гишүүд бол одоо тэр төсөв санхүүтэй холбоотой ирэх бол байхгүй. Тийм учраас засгийн газар бол одоо өөрөө ороод ир сангийн яам өөрөө санаачлаад оруулаад ирээ. Тэгээд одоо тэр их усрээ алдагдaltaй байна уу, юутай байна уу гэдэг байдлаар бол ард түмэн ойлгох болов гэж бодож байна. Цалин хөлс тэтгэвэр тэтгэх хэмжээ нэмэх зорилгоор за алдагдлын хэмжээ бол одоо ийм хэмжээнд хүрнэ гэж. Тэгээд тэр 2 тэрбум төгрөгийг одоо 2 их 80 төгрөгийг хэмнээд болж ирсэн жилийн одоо 6 сараас хойш тендер зарлагдаагүй. За тэгээд одоо ийм зардлуудыг бол дорн танаал ирж ирсэн. Тэгэхээр ийм төсвийн боломжоо дайшлаад үзээч гэж би бодож байна. За дээрэс нь ингээд санал өгөхөр ерөөс ингээд авахгүй маа. Би одоо эрүүл мэндтэй гэхээр одоо нэг бүр ядарсан санал юм да хөрхий. Нэг ланд крузер машины л одоо дүнтэй тэнцэх нэг аймагт энэ тэнд очихоор баах моцикл их тийм л багийн эмчнэр чи моциклгүй байна. Тэгээд тавхаар байхгүй яа л гэж. Тэгэхээр иймэрхүү байдалд ер нь санал авах юм уу авахгүй юм уу? Скул ингээд сайхан яриулж байгаа тэгээд байхгүй гэж хэлээд за эрдэнэт гүшүнт нэмээд юм төгч. За ахмадын тэтгэвэр дээр бас хэлэхэд ажлын хэсэг нь өргөдлийн 1000 орноос би бас нэг ажлын хэсэг гаргаад ахалж байгаа. Яг хуулиар аваад үзэх юм бол өмнөх оны инфляциас доошгүй гэд байж байдаг. Тэрний өмнөх оны инфляцийн зөрүүгээд 0.5. Нийтдээ бараг 7-8 орчим. За 10 орчим хувиар нэмжээж л энэ хуулийн шаардлага хангах юм байл. Хуульчилсан, хатуу хуульчилсан шүү дээ нийгэм даатгалын хуулинд. За эсвэл энийгээ тэр нийт хувь хэмжээ болон тогтмол мөнгөн дүн гэдэг хоснол байдлаар ингэ шийдэх нэг аргыг сангийн амархан бодож оруулж ирээч. Тэгэх юм бол наа чинь яг нэг дундыг барьсан шудраг зүйл болох юм байл. Яг одоо бүгдээрээ ингээд шудраг төлөөд ингээ өндөр баг болцсон бол бас үгүй. Энийг бол гэр бүл хөдөлмөрийн яам ч гэсэн бүгдийг нотолж байгаа. Зарим нь бол одоо хязгаартаагаар одоо ингээд тэтгэврийн баг дээр тогтооцсон гэдэг. Тэгэхээр яг ийм зүйлрэг нэг урагшламаар байна. Тэгэхгүй бол одоо 1-2 дугаар хэлцүүлэг дээр ингээд нэг хэдэн тоо асуугаад ингээд ерөөсө урагшилсан юм байхгүй. Тэгэл гацаатай байгаад. Тэгэхээр энэ тал дээр та хэд маань нэг санал оруулж ирж ирээч. Асуулт асуусан юм аа, санал хэлсэн юм уу? За яаруулах. За жохлон сайд. За эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За гишүүний асуулт өөрийнх нь бас ажил мэргэжилтэд олон жил ажилласан байгууллагатай холбоотой байдаг ахоо ойлгоод байгаа. За эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан төсвийн урсгал талд, урсгал зардал талд бичигддэг. За ингээд яваад 34 жил болчихжээ. За энэ одоо бүртгэлийн асуудлыг өөрчлөнө гэвэл нэлээд том суур асуудал яригдсан. За энэ дээр одоо бид энэ Government Financial Statistics гэдэг олон улсын валютын сан дэлхийн банкнаас OECD-ийн орнуудад баримталж байгаа дараагийн үеийнх нь бүртгэл тайлагнлын систем рүү шилжихээс нааш нь бол өөрчлөлт орохгүй.
За энэ бол нэлээд нүсрэн ажил болон төсвийн суур хуулийн дээр бараг 80-90% шинжилсэн найруулга хийгдэнэ. За энэ дээр бол ямар ч байсан сангийн бол ажиллаа эхлүүлсэн байгаа. Гэхдээ энэ бол 1 жилийн ажил биш, 2 жилийн ажил биш. Ер нь нэг дор хаяж 4-5 жилийн ажил болно. За бусад манайтай ижил төстэй болон манайхаас арай жоохон том эдийн засгтай улс гүрнүүд бол одоо 4-5 жил нь бас багдж байгаа ийм практикууд байгаа. Тэгэхээр энэ лүгээ бид бол зориглоод ямар ч байсан орноо. За тэр 24% хязгаар бол одоо нодлон төсөв батлаг хэлцэж явах үед шинэ хурал дээр ихний төсөв батлагдах үеэр бол энэ бол маш их гишүүд ийм санаачлах гаргаж засгийн газарт үүрэг өгсөн шүү дээ. За тэрний дагуу за засгийн газраас одоо хавар нэлийн олон гэрийн даалгавруудаа улсын хурлд өргөн барьсан байдаг. За тэрэн дунд орсон ийм хязгаарлалт байгаа. За тийм учраас эрүү та санаачлал бид ингээ хилцээд тооцоон дээр суугаад яваа. Тэрнээс биш засгийн газар энийг эргээд одоо санаачлах ямар ч боломж байхгүй. Тэрийг бодлоо яриад явах. За санал өгөхөөр авахгүй байна гэд улсын хурлын гишүүд санал өгөх бүрэн эрхтэй л дээ. За гэхдээ тэрийг төсөв суулганууд чинь төсөв өөрөө хуультай дүрмтэй. Төсөв ерөнхийлөн загч нар сайдраар дамжаад за салбарын одоо төсвийн хөрөнгө оруулалтын эрэм тусгай хэрэгцээ шаардлагууд дээр нь хангасан ийм зүйлүүд нь эцэстээ хязгаар нөгөө тоондоо багтаал орж ирэх ёстой. За ийм зүйлүүд дээр одоо системээр энэ одоо төсөвд ингээд өргөн баригдаад ингээд явж байгаа. За тэр нөгөө нийгмийн юутай холбоотой өдөр нийгмийн холбоотой асуултуудыг яамнаас нь хүн байхгүй юу? Яамнаас нь хүн хариулах нь зөв. Эрдэнэ тэгшин тодруулах юм уу? За. Гэхдээ одоо би санаачилж болж байна л да тэр 24% одоо асуудлыг. Тэгэхээр уул нь бол энэ чинь хуулиараа төсөв санхүүтэй холбоотой хэлж байгаа үед санаачлах хэрэг засгийн газартай байгаа. Тэгэхээр та хэд маань өөрсдөө оруулж ирээд яг энэ одоо тавьж байгаа санал шаардлагуудыг нэг юу хүссэн ишгээ тулгал байгаа л да. Тэгэхээр энэ тал дээр одоо бас илүү санаачилбал би зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. А нөгөө талд нь одоо магадгүй манай доктортой байдлын зөвлөлтөөр одоо ингээд юмнасаа ухарлаа хэтэргээл одоо зөвлөд ярих байх. Гэхдээ тэр саяны тэр бүртгэлийн асуудал шилжих асуудал бол мэдээж одоо тэр цаг хугацаа орох байх. Гэхдээ үзэл баримтлалын үед үндсэн концепцийн үед аваад үзэхэд буруулах гэвэл буруу шүү дээ. Тийм учраас энийг заавал одоо тоолоолаа гэдэг 4-5 жилийн дараа тоолохоо болно нэтэргээл тэгэл тэр 24-30% гэдэг чинь бүгд хамааралтай. Би бол амхандаа та хэдийг бол энэ асуудлаас гарахад ийм боломжууд байна л гэж хэлээд байгаа. За санал хэлжлээ. Зогтоо